нийслэлийн иргэний хэргийн давзаалчдын шүүх хурданд ороод галч ирлээ. Үнэлгээ хүчингү бол тухай нэхэмжилтэй хэрэг байсан. Тэгээ анхаш давзаалчдын шүүхээс бол нэхэмжлийг бол хангаж хийцээ. За эндээс харин нэг зүйлийг хэлэх гэсэн юм а. Энэ буруу үнэлгээ хийгээд байгаа компаниудад хариуцлага тооцдог байхгүй бол одоо үнэхээр болохгүй нэ. Одоо буруу үнэлгээнээс болоод хүний олон одоо тэрбум төгрөгийн одоо хохирол учрыг бас үүсэхгүй байхгүй. Энэ хэргийн хувьд болонгууд хүний 80 гаруй тэрбум төгрөгийн объектыг 31 тэрбумаар үнэлсэн байгаа байхгүй. Зүрийг хэдгэж 5 биш, 10 биш, 15 биш, 20 биш, 30 биш, 40 биш, 50 биш, тийм ээ? 50 гаруй тэрбум төгрөгөөр зөрөөт үнэлсэн биш. Ингэж болдгийм үү? Зүгээр миний үйлчлэгчийн хувьд зүгээр бус төлбөрөө төлцсөн амжаад хэрвээ төлөөгүй байсан бол яах вэ? Нөгөө 80 хэдэн тэрбум төгрөгийн объектыг 30 хэдэн тэрбумоос одоо дуудлага хулгайнд оруулаад за тэгээ 30 хэдээс нь авахгүй байна гэдэг доош тусаар бол тэгэл өссөн үнээр одоо худалдаж борлуулах ийм л үйл ажиллагаа явагдах гэдэг байгаа байхгүй. Ийм учраас одоо энэ үнэлгээний эрх олгож байгаа байгууллагууд их авсан байгууллагуудаа бас хянаж хариуцлага тооцохгүй болохгүй байх шүү гэдгийг би хэлэх гэсэн юм аа. Яг миний хувьд бол яг уг үнэлгээг шүүхөр ороод ингээл хүчингү болгуулчихл байгаа. Гэтэл хүчингү болгуулж чадахгүй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа олон тохиолдлууд байгаа шүү дээ.